Гайлын доторыг ингээд за бид нар ингээд буцаага тэгэлчих нэ. Гэхдээ нэг ийм асуулт байна л да. Зөвөр энэ танахаас ирүүлсэн өдөөж хяанаас гаргасан мэдээлэлээр бол нийтдээ өнгөрсөн 64 мянган тонн гурилын импортоор орж ирсэн байна. За энэний чи 30% нь Сэлэнгэр буюу хойтлын бомбоор орж ирсэн байна. Хоёр бомбоор Сүхбаатар бомб юу хоёроор гол нь нөгөө миний хэлэх гээд байгаа санаа Оросын улбаны улсаас бид нар энэ гайлын доторыг тэгэлсэн асуудал бол ерөөсөө баруун аймагуудынхны хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох гурилын өнөсөд байгаа учраас л ийм асуудал гарч байгаа. Улаанбаатар хот дахь үйлдвэрлэлээс гарч байгаа үн бол хямдхан байгаа. 1500-1800-ийн хооронд. За эндээс Баян Улгийн ховд говьолт руу тээвэрлээд очиход 1 кг гурил яг нэг дахин өнөсөж байгаа тээврийн зардалтаа. Тэгэхээр энэ орж ирсэн статистик мэдээлэлээс харахад Баян Улгийн улсын бомбуудаар орж ирсэн гурилын тооч завхнаар орж ирсэн гурилын импортын хэмжээ чинь 30 орчим мянган тонн л байгаа байхгүй. Тэгэхээр ингэж тэр бүс нутгийнхныг эргүүлээд одоо гол нэрийн бүтээгдэхүүний үнийн хүндрэл эрсдэлд оруулж яхаар хүнсний аюулгүй байдлаар энийг зохицуулаад явуулж болохгүй мó. Хүнсний аюулгүй байдлаар баруун 5 аймаг дээр энэ импортын хөнгөлтөө нөхцөлийн засгийн газар өөрөө шийдээ яваад тэгэхгүй бол одоо та нар гурилаас гадна эрхчил зууд бол бид нар дотоодын тэжээд хүрсэхгүйгээд дахиад энэ татврыг чинь нээх асуудал гарна шүү. Тэгэхээр энэ зохицуултуудаа та нар засгийн газрын ерөнхий сайдын ахалт хүнсний аюулгүй байдлын зөвлөл байгаа шүү дээ, тийм ээ. Энэ дээрээ зохицуулаад явуучих боломж нь байхгүй мó. Ингэж заавал одоо энийг цуцлаад авах шаардлага байна уу л гэж. Йоо, санал үг одоо явж байгаа байхгүй. Би бодоход ерөнхий санал хэллээ. Яг тэгвэл асуултан дээр би асуухад нэг ч гişэн гараа өргөөгөө алга төгссөн учраас саналаар явахаас өөр арга байхгүй.